Зайран Эрдэнэ сан Төв аймгийн Батцөмөр суманд 30 га газарт цэцэрлэг түрээлэн байгуулж 100 мянган мод тарихаар төлөвлөжээ. Модыг эрх амралтын өдрүүдэд тарьж эхлэх гэж байна. За иргэд тус газар дээрж мод худалдаж авах боломжтой. Мөн модноос олсон орлогыг хос бойтог нэртэй 300 ортой хүүхд эмнэлэг барихад зарцуулна гэж ярьлаа. Талдаа хэрэгтэй тэр хүн байгальд мод тариа буюу хийж чинь нөгөө талдаа Бидэд одоо энэ 5 сарын бүх хагас бүтэн сэнд ер нь тарина гэж төлөвлөсөн байгаа. Тэгээ намар бас мод тарих цагаар нь хагас бүтэн сэнийг дайруулад хүмүүсийн амралтыг дайруулад тарина. Тэгээд мод ч бас юм байт юм байна. Одоо эхлээд нөгөө нэг салхины хаалт одоо хамгаалт моднуудаа тарих ёстой. Тэгээд нөгөө одоо бид нар мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах хүртэл эхлээд тэрийгэ тарихгүй бол гой сайхан моднууд гацуур одоо юу гэдгийг гой сайхан моднуудаа тарихаар хүчдэг гинэ. Тэгээд бид эдийн мод тарих газар их задгаа учраас салхитай учраас эхлээд салхины хаалтуудаа энэ жил тарих юм. Цэцэрлэг түрээлэнг Төв аймгийн Батцөмөр сумын нутагт суурга хайрхны урд бэлт байгуулна. Цэцэрлэг түрээлэн усан сан бөөгийн музей, хөшөө дурсгал, гал дахих зан үлийн хэсэг, тоглолт зохион байгуулах тайз, үндэстэн ястны онцлогийг харуулсан хэсгүүдээс бүрдэх юм а. Батцөмөр сумд одоо Батцөмөр сумын засаг захиргаанд хандсан эдэр маань дэмжсэн. Тэгээ гоё ажиллаж байгаа маань хэдүүлээ хамтраад яа. Тэгээ газрыг болохоор ерөнхийдөө Батцөмөр сумын засаг захиргааны мэдлэлт газар маань байж байна. Бидэд ерөөсөө л суманд нь бүтээн байгуулалт хийгээд өгч байгаа юм. ерөөсөө бидэд ард түмнийхээ хандвыг